болж ирлээ. За тэгээд энэхүү өдрийг бүгд гэгээлэг сайхан дурсамжийг бүтээн гэж найдаж байна. Энэ сайхан нарлаг өдрийн өглөөний мэнд. За бид бүхний өнөөдрийн үйл ажиллагаанд за итгэл найдвар боломж марафонд хүрэлцэн ирсэн тамирчдад өглөөний мэнд хүргье. Бэлтгэл сайн байгаа юу? Хамгийн бага настай нь хэн байна? Хэдэн настай байна? 4 настай хэдэн километр гүгүү? 3 километр. Амжилт хүсье. За тэгээд бэлтгэл сайн байгаа бол одоо ингээд тэмцээн эхлэх юм байна. Шагналууд гардаг юм байна. Тэгээд хүн болгонд итгэл найдвар боломж байдаг. Тэр итгэл найдвар боломжийг яаж ашиглах вэ гэдэг та бүхний өөрсдийн чин сэтгэлийн хэрэг тийм ээ? Ийм учраас дөрөв дэх удаага зохиогдож байгаа энэ марафон бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээд энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан одоо тодорхой ажлуудыг хийж байгаа талаар манай. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн салон мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Улсын ерөнхийлөгчөөс одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар бас нэлээд ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Энэний нэг нь гэвэл өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан иргэний танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн хэрэгжил тулгамдж буй асуудал сэдвээр бас хилцүүлэг хийсэн. За энэ хилцүүлгийн үр дүнд одоо Монгол Улсын засгийн газар чиглэл болгосон зарилгийг өнгөрсөн 9 сарын 4-ний өдөр гарган засгийн газарт хөрвүүлээд байна. За энэхүү одоо зарилгын гол санаа гэх юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг одоо шийдэхэд чиглэсэн ийм одоо заалтууд тусагдсан байгаа. Тухайлбал хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зөвлөлд хөгжлийн бэрхшээлтэй буюу одоо хүнийг ажлын одоо хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг одоо зохицуулсан энэ харилцаа өнөөдрийн хүртлийн одоо хуулийн хэрэгжилт хангахдахгүй байгаа учраас энэ хуулийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр 3 залт бүхий зарилгийг чиглэл болгон хөрвүүллээ. За эхнийх нь бол хөдөлмөрийн тухай хуулийн 111-р залтыг хэрэгжүүлэх талаар төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудад чиглэл болгох. За хоёрд нь бол одоо энэ тухайн байгууллагын ажигчдын 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхаар тооцож одоо ажлын байраар хангах. Хэрвээ ажлын байраар хангаагүй нөхцөлд одоо төлбөрийг төлөх засгийн газрын тогтоол байдаг тийм ээ. Энэ тогтоолыг одоо бас дахин шинжилж Улаанбаатар орхон аймагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаагүй болвол тухайн байгууллагын ажигчдын дундаж цалингийн хэмжээгээр одоо төлбөр төлөх. Бусад аймаг орон нутгууд бол тухайн байгууллагын ажигчдын дундаж цалингийн 60%-аар нь тооцож төлбөрийг төлөх. За энэхүү зарилгын 3 дахь заалт нь энэхүү төлбөрийг бол саяхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан агентлаг байгуулагдсан. За энэ агентлагийн дэргэд үндэсний хороог байгуулж, за энэ үндэсний хороодоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо төрийн бас байгууллагуудын оролцоог тэгш хангасан энэ одоо үндэсний хороог байгуулад энэ үндэсний хороо маань энэ одоо төлбөрийг захиран зарцуулах, төлбөрийг одоо бүрдүүлэх, за дээр нь хяналт тавих энэхүү журмыг одоо баталж мөрдүүлэх энэ чиглэлийг одоо үүрэг болгосон юм аа. Тэгээ энэ одоо зарлиг хэрэгжилтэй одоо хангах юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг одоо хангахад чиглэсэн энэ үйл ажиллагаануудад зарцуулагдах ёстой. Ийм зарлиг байгаа. Энэ бол бас манай хөгжлийн бэрхшээлтэй 103,000 гаруй иргэдийн асуудлыг шийдвэрлсэн ийм одоо зарлиг гарсан гэдгийг та бүхэн дуулгахад таатай байна. Ингээд өнөөдрийн тэмцээнд нь бүхэнд нь амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд засгийн газар чиглэл өгсөн байгаа. Хэрвээ энэ асуудал шийдэгдэх юм бол бид нар байнга яригддаг байдаг энэ бүх асуудлууд ингээд шийдэгдээд явчих юм аа. Ингээд оролцож байгаа тамирчдаа дахин амжилт хүсье. За баярлалаа. Yeah.